За би энэ сургалтаа англи хэл дээр мөн орос хэл дээр маш амжилттай явуулдаг. Гэхдээ одоо монгол хэл дээр ингээд та нарыгаа урьад энэ 21 оныхаа аянг эхлүүлж байгаадаа маш их баяртай байна. За ингээд эхлэе тийм ээ. Цаг гэдэг бол алт. Цаг гэдэг бол нөхөдөгшгүй ресурс. Тэгэхээр би та нарынхаа цагийг хүндэтгэж байна. Өөрийнхөө цагийг харамлаж байна. Тийм учраас шууд ингээд бүгдээрээ хичээл рүүгээ орцгоё. Та нар маань тэлгэцийнхаа өмнө суугаад хичээлээ үзээрэй. За welcome. Тавтаа морилно. За би өөрийгөө товчхон танилцуулъя. Өнөөдөр миний одоо дүрийг миний дуу хоолойг хэрвээ анхны удаа сонсож байгаа бол та нар бас тийм ээ мэдээж намайг тодорхой хэмжээний тал одоо нэг жоохон ч ихсэн миний талаар сонсох дуртай байгаах гэж найдаж байна. За хэрвээ маш нарийн асуултууд гарч ирэх юм бол миний талаар надад дараа нь коммент дээр бичээрэй. За би хариулах болно. За би Америкийн нэгдсэн улсад амьдраад 27 дахь жил рүүгээ орох гэж байна. Энд 3 хүүхэд нөхрийнхөө хамт амьдардаг. Хүүхдүүд маань бүгдээрээ том болчихсон, коллеж явж байгаа тийм хүүхдүүд байна. Их сургуульд явж байгаа хүүхдүүд байна. За би өөрөө амьдралын дасгалжуулагч буюу life coach хийдэг. Life coach гэдэг маань над дээр ирээд сургалт авж байгаа бүсгүйчүүдтэй тэдний мөрөөдөл, зорилго, тэмүүлийг нь биелүүлж байгаа бүсгүйг life coach гэдэг юм аа. За life coach, сэтгэл зүйч хоёр бол маш том ялгаатай. Монголд бол энэний ялгаа ерөөсөө харагддаггүй, харамсалтай. Яг барууны орнуудад бол life coach, эсвэл аль нэг coach, business coach, life coach, fitness coach дасгалжуулагч нар бол ерөөсөө сэтгэл зүйч нараас маш том ялгаатай байдаг юм аа. За би нэг дурдаад үгүй та нартаа бас та нарын аль нэг хүнд нь сонирхолтой байх болов уу гэж найдаж байна. За сэтгэл зүйч гэдэг маань одоо их сургууль төгсөөд тэгээд магистра хийгээд тэгээд сертификат аваад хүмүүсийн өнгөрсөнтэй ажилдаг мэрэгчлэлтэй хүнийг ярьж байна. За энэ сэтгэл зүйчид бол хүмүүсийн өнгөрсөнд очоод тийм ээ бага наснд нь ч юм уу эсвэл өсвөр наснд нь ч юм уу эсвэл одоо том болсон одоо насанд гүйцэтгэсэн насанд ч юм уу очоод тэрийг нь ухаж түнхэж тийм ээ хүмүүсээс зөв асуулт асууснараа тэдгээрийн асуудлуудыг шийдвэрлэдэг хүнийг сэтгэл зүйч гэдэг юм аа. За би бол сэтгэл зүйч биш. Би бол life coach. За life coach гэдэг нь болохоор харин өнгөрснийг жоохон хөндөөд за тэгээд ихэвчлэн хүмүүсийн ирээдүйтэй ажилтдаг хүмүүсүүдийг дасгалжуулагч гэдэг юм аа. За хэрвээ та одоо биеийн тамирын дасгалжуулагчтай өмнө ажиллаж байсан бол эсвэл бол одоо олимпийн тийм ээ том тэмцээнд оролцъё гэж байгаа бол та өөртөө тийм ээ одоо олимпийн оргилд хүргэх тэр дасгалжуулагчийг аваад тэр хүнтэй хичээснийхаа дараа тэр оргилдоо тэр алтан медаллаа авах боломж гардаг тийм ээ. Тэгэхээр амьдралын дасгалжуулагч, life coach гэдэг хүн бол та нарын мөрөөдөл, зорилгыг биелүүлэхэд л одоо чиглүүлсэн ажил явуулдаг гэсэн үг. Тэгэхээр би бол өнгөрсөнд нэг их байгаад байдаггүй, тэнд очиж зочлох нэг дуртай биш. Би өнөөдрөөр мөн ирээдүгээр амьдардаг юм бүсгүй байна. Тийм учраас би өөрөө сэтгэл зүйч болох ерөөсөө сонирхол байхгүй. Харин коучийнхаа ажилд маш их дуртай. За би ном их уншдаг. Тэгэхээр миний одоо зааж байгаа хичээлүүд болохоор номноос одоо өөрөө сурсан, ойлгосон амьдралдаа хэрэгжүүлж чадсан зүйлүүдийг л ингэж заадаг бүсгүй байна. Мөн одоо өөрөө ингээд олон хүүхдийн ээж учраас бас амьдралынхаа туршид тийм ээ алдсан, онсон, тэгэл ойлгосон, ухаарсан. Тэгэл энэ бүхнийгаа л ингээд маш хүмүүст ойлгомжтой хэлбэрээр заадаг одоо ийм бүсгүй байна. За би фитнес их сонирхдаг. Фитнес гэдэг маань тийм ээ биеийн тамирын дасгалыг хийж байгаа. Тэгэхээр 7 хоногт ятгахтаа 4 удаа фитнес багштайгаа хичээлдэг юм бүсгүй байгаа. За би тун удахгүй 50 төгөж байна. 50 руу орох гэж байна. Тэгэхээр бас өөрийнхөө гоо сайхан үзэгсэлэнт байдал мөн эрүүл мэндэ их анхаардаг юм бүсгүй байна. Уул хадаар авирах их дуртай. Манай хүүхдүүд тий Америкийн нэгдсэн улсын хамгийн том одоо өндөр уулын бэлд төрж өссөн учраас бид нар бол ерөөсөө хийдэг зүйл бол ерөөсөө уул хадаар авирах тийм хоббитой хүмүүс байна. За гэр бүлээр айгүйх аялдаг. Дэлхийд даяар аялдаг. Монголд очих их дуртай. Монголд очихлаар заавчгүй одоо очдог газрууд бол ерөөсөө баруун аймагуд. Яг бол айгүйх уул хадтай газрууд байдаг учраас одоо уул хадаар явах тий аялах, мориор аялах их дуртай. Ийм айл байна.
За би life coach хийгээд олон жил болж байна. Англи хэл дээр, мөн орос хэл дээр хүмүүсүүдэд тийм ээ тэдний мөрөөдөл, зорилго, тэмүүллийг нь биелүүлэхэд нь тусалж ирлээ. За тэгээд саяхнаас монгол хэл дээрээ зориглоод бусдын одоо шүүмжлэлийг би давж чаднаа гэдэгт итгээд тэгээд ингээд монгол хэл дээр хичээлүүдээ явуулж байгаа ийм бүсгүй байна. За та нар хэрвээ өөр асуулт гарах юм бол надаас асуугаарай, окей? За 21 хоног яаж явагдах вэ? Тэ? Энэ 21 хоног ерөнхийдөө ямар бүтцтэй байх вэ гэдгийг би та нартай танилцуулъя. За эхний 7 хоног бол бид нар ерөөсөө бид нар дотор оршиж байгаа гацаагийн талаар ярина. За ерөөсөө энэ 21 хоног бол ерөөсөө гацсан байдлаасаа зогссон байдлаасаа л гарах гээд байгаа шүү дээ, тий. Амжилтанд хүрэхийн тулд бид нар хүсэл мөрөөдлөө зорилгоо биелүүлэхийн тулд гацсан байдлаасаа л тий зогссон байдлаасаа л гарах хэрэгтэй байдаг, тийм ээ. Эсвэл нэг олон тишээ ингээд хоёрдцсан, тий олон туулааны ардаас гүгээд ядарсан. Эсвэл ямар шийдвэр гаргах уу, ямар сонголт хийх үү гэдэгтээ эргэлзэж байгаа, толгоон жоохон эргүүдцсэн тийм хүмүүсүүдэд энэ 21 хоног бол маш зохимжтой. Тэгэхээр эхний 7 хоногт бол би юу ярих вэ гэхээр та нарын дотор сууж байгаа, та нарын доторх ертөнц дотор чинь оршиж байгаа тэрхүү гацаа, тий тэрхүү шалтгаануудын талаар зааж өгнө. За 2 дугаар 7 хоног. За 2 дугаар 7 хоногт болохоор бид нар гаднах гацааныхаа талаар ярина, тий. Гадна талдаасаа ер нь гадны орчин ямар нөлөөгөөр биднийг одоо гацаагаад байгаа вэ? За энэ талаар маш тодорхой та нартай одоо заана. За тэгээд 3 дугаар 7 хоногтой бол гацаанаас гарах арга барилуудыг нь зааж өгнө.